Бусдын чадамжийг чинь тэлье да. Сонсдонгууд үзэл хязгаартай байдгийн. Үүнийгээ дагууд үзэн мэдэрч үдсэндээ итгэлэн нэмэн үндэн төгс итгэждэг юм да. Үний амьдрал тэр чигтээ төгс итгэлээр бүтээгддэг юм. Анар өөртөн итгэдэг байлгэн. Итгэл муутайлгэн. Түүндээ л төгс итгэж гисэн байхгүй юу да. Анар тэгэхээр итгэлээр дутдаггүй байх нь тий. Төгс бай. Тэр чин төгс байна. Анар зүгээр юунд төгс итгэж гисэн ээ л. Анзааж харах юм бол хязгаарч нь тэлэгдэж байдаг юм да. Ингээд тэл сонсон. Өөрийн дотор байх үсгийн хязгаартаа төгс итгэж түүнийг өөрөөсөө нэвт хаях чадамжтай байдаг юм. Өөрийн үсгийн хязгаар нь тулсан сонсон. Харин итгэл алдарч мэдэрдэг юм. Тэр үед төгс итгэл нь алдарч үүний цаана гарч үзээгүй хязгаар мэдрэгдэх учраас тэр байх нэ дээ. Тэгвэл та нарт амнаас гарах үг аштын заяа гэж нүргэлж зорж бүтээж үүсгэж амруулж байдгийг чинь хэлчихье дээ. Учир нь та нөхдийн ухмал тархинаас гарсан нь байна уу? Үсгийн хязгаарт сүнснээс нь гарсан байна уу? Үл хамааран таны бие амьд ирчмээр урсаж байгаа юм бол ам ирчим чинь жаахан байгаа юм бол амьтай л байх нэ. Харин өөрийн төгс итгэлээр өөрийн доторх бүрэн төгс байдлаа нээж чадах стийн амин ирчим төдий хэмжээгээр ихсэж үл чадах стийн чадахгүй дэн төгс итгэх стийн гэсэн үг тийм үү? Тэдний амин ирчим өөдгөө жаахан өчөөхөн сулдарч гэсэн амьтай л байгаа үстэй. Тэгвэл тэгж сулдараагаар ярьсан үгсээр сулдараа амьдрал бүтээгдэж итгэл төгс дүүрэн гэрчмээр ярьсан амьдралаас төдий хэмжээний хүчтэй амин урсгалтай амьдрал үүснэ дээ. Бүтээгднэ дээ. Гэтэл та нар ямар дуугай байх биш. Үргэлжийн амнаас нь хуцаж байдгаас цааш зогсоо зайгүй амьдралаа бүтээж байгаа. Тийм үү? Амнаасаа гарах амьд үгсээр шүү дээ. Тэгвэл айтайхан бүтээж гэлтэй. Амархан шүү дээ.
Өмнөөс ч нуурсах үгсэн. Юунд төөс итгэж гисэн түүнийг харж халдаа. Сүлдэж дараатгаа мэдээдл байгаа ажицсан юм болов. Содолдан бат бүхэн амьдралдан хүчтэй байгаа ч тий. Золхот ийм л амархан хүсэхэд л болно. Хүсэхэд. Хүсэл чинь амьсгалтай юм уу? Амьсгалтай хүсэл үргэлж итгэсэн итгэлээр чинь хүсэгддэг юм. Харин ам бүхтэй хүсэл үргэлж дотоодоос чинь бүрэн дүүрэн төгс гардаг юм да. Ингээд л таны хүсэл аль нь илүү бэлэх нөө? Ам бүхтэй бүх содалтай хүчтэй амьдралын хүсэл даруйдал бэлчихнэ дээ. Бодит болчих нэ дээ. Тэгэл эн чинь амьдралан бүтээж байгаа юм биш үү? Ингээд л хүн амьдралан өөрөн өдөртөд хүсээд чин зүрхнээсээ хүсэхэд биелэн шүү дээ. Ягаад ийм амархныг мэдэрдгүй юм бэ жаас. Чадахгүй гэдэгтээ ийм боломжгүй гэдэгт л төгс итгэцсэн байгаа үсттэй. Ягаад та нарын бие өчөөгөн чадалдан тохирсон өмхөрсөн эмзэг нялхарсан солдорой. Чадвар гарахгүй учраас чадамж бүрдэхгүй юмнаас хойш сууж хатан гарсан байдгийм дээ. Энэ бидийн дотоод өлмөгхөн амин урсгалгүйлгсээр байгаад бүрэн дүүрэн амин эрчмийг хүчтэй урсгаж үзээгүй гайгаар хүчээ мэдрэхгүй учраас л тарчигхан хөдөлж тармагхан өөрийгөө илэрхийлж байгаа юм. Гэтэл та нарын дотор энэ агуу сүнс чинь агуул хэрэгэн дүрэхээр аштын заяага дээдийн хүслээрэн гарах гэдэг л чадан гэт дотроо чинь итгүүлээд л байхад өгөр муу чадахгүй гэж итгэсэн төгс итгэлтэй хүлэгдчихсэн. Өхийн жахан эрчимдээ өөрийгөө жахан хөдлөс хийгээд амхандаа амьдраад байгаа юм а да. Өөрөд мөр юм а да хүний амьдрал. Өөрөөс нь ингэж л хамаарат байхыг даан чи мэдэрдэггүй. Ингээд тэл ганц зүйлийг хийлээ. Өөр дээрх тэнгэр ухамсарл энийг чинь залруулдах. Ирч hodомжийг чинь дотроос чинь шивэндэг юм. Тэр нууцыг чинь дийлгээж таны амьдралыг бүрэн дүүрэн бүтээх амьдрал руу заалдаг юм шүү дээ. Гэтэл тэр ухамсар гэж чинь юу юм? Таны тэнгэр ухаан, тэнгэр шиг амьдрах. Газрыг бүрэн дүүрэн тэнгэр ухаанаар бүтээн бий болгох. Тэр агуу чадамж чинь түүнийг илэрхийлэх ухаан чинь хаанаас ирдэг юм? Тэнгэрээс ирдэг юм уу? Шүү дээ. Таарын дотор нуугдмал, хаагдмал, хашигдмал байж байдаг юм. Түүнийг олж нээж ухамсар юугаан чөлөөлөх тусмаа. Та хаагдмал газрын амьдралаас үндэж
хашигдмал болгоноос нь тэлхийн тулд өөрийн ирэхгүй тэнгэр харддаг юм штэ. Хязгааргүй орон зайг. Тэгээд түүнийгээ тэнгэр гэж энэ мэдрэмж ухамсар чинь хязгааргүй л харуулад байх. Тэгээд нэрлчихэж байгаа юм. Өөрийн алтай үлээ. Хязгааргүй орон зай хүндий ертөнцийг мэдэр болж өөрийнхөө нэрийг дүүснэ нь тэнгэр бахнад. Гэтэл цаана нь юунд ч баригддаггүй оюун ухаан, юунд ч хашигддаггүй ухамсар байна да. Гол хүн үүнийгээ яаж нээдэг юм бэ? Хашилт болгоно. Энэ ухамсарыг нэгч сонсноод энэ дэлхийд өөрийнх нь доторх цоргон цөвөгтлүүдээр сэрж эхлэхээр л нэгддэг юм шүү дээ. Учир нь энэ амьдралд амьдарч байгаа бүхэн өөрийн онцгой чадамжтай гэлээ, тийм үү? Бүхийг сонсноод тэгвэл тэр ухамсарыг эзэмших сүнс гэж байна да. Тэд сэрхэд тэд үүний төлөө оршдог учраас төрөлхөөр ухамсарыг тэмтждэг байх нэ. Тэгээд тэдний амьсан ухамсарт эрчимдэр бүх нийтийн ухамсарт эрчим нэгддэг юм. Гэтэл тэд энэ ухамсарт эрчимээ өөрсдөөсөн олж нээхийн тулд ухамсарыг нь хааж хашиж байгаа бүхий л эцсийн эрчимдээ нүүр тулж айхгүй ухаанаа тэмтчиж байж төрлөх авьяасаа гаргадаг байх нэ. Бүхий л айцыг ухаарлан дотор нь байгаа учраас өөртөө замаа дотроос нь золоод ихэндээ сэрцгээд гимтээд. Тэгээд та нарын тэр гээрсэн гэдэг хүмүүсийн чинь орд дан ухамсар цонснууд л оршдог шүү дээ. Тэгэхээр эндээс юг хэлэх гээд ухааруулах гээд байна да. Анзаарв уу? Ажив уу? Ухамсарч өөр дотор ч юм байна. Хашилт болгоно. Задлах ухааныг хэн дэлгэрүүлэх гээд байна. Энэ амьдралд ухамсарт сонснууд сэржил дэлгэрүүлэх гээд байна да. Тийм байна. Тэдний сэрэлтээр амьдрал өөрөө ухамсарт болоод байна шүү дээ. Амьдралын эрчим ухамсарт эрчим болж хувраад байна. Энэ ухамсарт амьдралаар ундаалгасаад ухамсарын учрыг тайлахыг хүссэгчид түүнд дуурлагсаад, түүнд автагсад түүний орон зайг хүлээн зөвшөөрөхсөд энэ ухамсарт амьдралыг мэдэрч ухааны улам тэлэх агшинд урамшиж үүнийг эзэмшин хэрээр сонсоод хаалт хашилтаас нь тавирч тийм да. Тиймээс энэ нийгэмдээ энэ нийтдээ ухамсарт сүнснүүдийн дээдэлж ухаал эрчмийг нь амьдралд уусгах айцам засаж уусгасан болгоноос нь шимтэн сонсонгоо ухамсарт амьдрал руугаа шилжин мэдэрч мэдрэхийг хүртхүүгээ сүнснээс нь хайн тэлж түүн дотор ам орсон шингэсэн ухамсараар нь ундаалах хэрэгтэй дээ. Ингэж чадваасан нийтийг гэгэрүүлэгч нийгмийг сэхэрүүлэгч нар
ухамсарынхан түүнийг шингээж амьдралын өмнөөс босож иргэснээр амьдралын эрчимийн нэрэгт тассан мэдрэмж хүртэх бүрэн найддаг тэд сонснууд болоо. Ингэж хосолж, хош могшиж амьдралыг ухамсарт амьдрал болгон хувирдаг юм та. Хэр их ухамсарыг амьдралд шингээх юм. Тэд ухамсарт сонснууд мэднэ. Цаанаасан тэд үүний төлөө энэ амьдралд чинь өөрхийн гүйцэтгэж оршиж байгаа юм. Тэлүүлээд бай. Хэдий хэмжээний хязгааргүй ухамсар амьдралд шингэн. Шингэснийг нь хүртэж мэдрээд бай. Тэр хэмжээний ухамсарт мэдрэмжид сүнснүүд босч ирнэ. Тэгээд амьдралыг үүгээрэн ундалж, үүгээрэн ярьж хэлцэж мэдэрсээр байгаад нийтийг үүн рүү автуулна. Нийт хүртэх мэдрэмжийг өөртөө ихээр агуулгач сонсноод энэ замл руу ороход нийтийг энэ ухамсарт амьдрал руу шилжүүлдэг юм. Ингээд л та нар гар хоршиж, эр эмийн хөөсөнд нийлж энэ амьдрал чинь ихнэн нөхөр өрөөдөн болоод өрнөдөг шүү дээ. Хэдий их хэмжээний ухамсар амьдрал руу шингэн, төдий хэмжээний ухамсарт эм эрчмийг тээгч эмхтий хүмүүс тэнхрэнэ. Үүний дагуу ухамсар шингэсэн амьдралын урсгалыг өрнүүлэгч эр эрчим түнгүүд эрх хүстэнгүүд босноо. Ингэж л амьдрал үргэлж илж, урсын үлдээж удаман үнд илэгдэг юм шүү дээ. Тэгвэл та нар ухамсар гүйгүүлэгч сонснуудын амьд хайрлаа. Амин эрчмийг нь үргэлж урдаж, ухамсарлуу нь үргэлж тэмүүлүүлэх боломжийг хангаад. Энэ чинь өөрөө амьдрал өсөн хөгжих, амьд эрчим тэлэх цоргоон зориг шүү дээ. Цоргоон юм. За ингэж ухаарад ухамсарыг шүтэж амьдарцгаа үрс. Тоондын мэдрэмжэнд дасгаж, мэдэрсэлж, мэдрэлийг хөгжүүлцгээе. Мэдрэмжээ нэрсгацгаа ухамсар шингээж. Ингээд та үрс бөгөөд л авин жаргалтай ирэх мэдэрсэн чөлөө амссан амьдралаараа амьдрын шүү дээ. Энэ ухамсарт амьдралыг хүртээд ирэхээр хүмүүн завхаа байлдаг юм да. Жаргахаач мартдаг юм да. Тэгтлийн чөлөөлөгддөг гэд боддоо. Жаргаж завхан мартаад эхлэхээр альва зүйлийг англин ялгаж автхан байлдаг юм да. Сайн мууч байхгүй болноо доо. Тэгтлийн ухамсар нь өснөө доо. За үрсэд ингэж ойлдъя доо. Өнөө тэнгэр нь л буугаад ирлээ шүү дээ. Ямар тэнгэрний эцэг тэнгэрний юм уу, мөнх тэнгэрний юм уу? Эцэг тэнгэр мөнх тэнгэрийн дагуулгаад ороод ирлээ дээ. Ичээс болон бүтээх эрчмийг чинь өрдлөө доо. За үрс. Жаргах болтугай. Зовлонгоос ингэж ярьж тэнцүүлэх болтугай. Үрсэн хайрлаа. Үр зүрхнээсийн амьлаа.